Сайн байцгаана уу? За, өнөөдөр би та бүхэндээ бид яагаад ус суух хэрэгтэй болон ус уухтаа анхаарах зүйлсийн талаар бяцхан зөвлөгөөг хүргэх гэж байна. Хүний биеийн 3/2-ыг ус эзэлдэг учраас бид заавал ус уух шаардлагатай байдаг. За, нас биед хүрсэн хүн бол өдөрт 6-аас 8 аяга ус буюу 1.5 литрээс 2 литр ус уух зайлшгүй шаардлагатай байдаг. За, тэгвэл энэ ус ямар ус байх вэ? За, мөн хизээ, хэрхэн, хэр хэмжээгээр уух ёстой талаар би та бүхэндээ ярьж өгье. Ус ууснаар биднэрт маш олон давуу талыг та бүхэн маань мэдж байгаах. За, гой зүүн талаас бол арьс мэдээж толгор, өнгөлөгтэй шийглэг болж байгаа. За, мөн үс ургалт сайжирч биднэрт маш ийм гайхалтай олон үр дагавруудыг авчирна. За, эрүүл мэндийн хувьд ч мөн адил хоолны шингэц сайжирна, бодисын солилцоо илүү сайжирна. За, дээрэс нь элдв хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх юм давуу талууд байдаг. За, тэгвэл ус уухтаа юуг анхаарах ёстой талаар хэлж өгье. За, буцалсан ус, хүйтэн ус, цэвэршүүлсэн ус, бөмбөлөгтэй ус гэдэг маш олон төрлийн ус байгаа. Тэгэхээр энэ уснуудыг уухтаа юуг анхаарах талаар хэлье гэж бодож байна. За, буцалсан усыг бид зөвхөн нэг удаа буцалгаад уух хэрэгтэй. Буцалсан усыг олон удаа буцалгаад ивэл усны маань өөрөө тэр чанар нь илүү их алдагдаад хүний биед ямар ч юм хэрэгцээгүй болоод идэг учраас та хэрвээ буцалсан ус ууж байгаа бол нэг удаа буцалгаад уугаарай. За, мөн халуун усыг бол шууд нэг дор ууж болохгүй. Ойчлоод хүмүүс уугаад идэг шүү дээ. Тэгж уухаар бас мэдээж үр дүн багтаа. Тэгэхээр халуун бүлээн ус болгоод халуун бүлээн усыг та багаар ойр ойрхон хугацаандаас уувал таны биед илүү сайн шингэцтэй бодисын солилцоог илүү сайжруулж, за мөн хоол шингэлтийг маш сайн болгож өгдөг ийм давуу талтай байгаа. За, харин хүйтэн усны хувьд болохоор хүмүүсээс аман цанхаараа хүйтэн усыг шууд ингээд залиглаад нэг дор бүгдийг уух гэдэг. За, энэ нь бас ямар ч үр дүнгүй болдог учраас хүйтэн усыг аль болох багаар ойр ойрхон хугацаанд хил болон тагнаанда хүргээд айгүй гоё мэдэрч ингэж уувал таны биеинд шингэцэн бас илүү үр дүнтэйгээр нөлөөлнө гэсэн үг байгаа. За, бас нэг хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр хүмүүс унтахаасаа өмнө ус уух, хоолны дараа уух, хоолны өмнө уух, ер нь яаж уух ёстойгоо ингээд бас сайн мэддэггүй. Тэгвэл хоолноос 1 цагийн өмнө, за мөн хоолны дараа 1 цагийн дараа ус уувал зүгээр байдаг. За, яг хоол идэж явах хугацаанд бол хэмжээний ус болон цайг бол хэрэглээд бол тийм ээ. Тэгэхээр энэ 1 цагийг бол баримтлаад явбал таны бас хоолны шингээлт болон бодисын солилцоо, за мөн л дотоод эрхтнүүдэд маш сайн ач холбогдолтой байж чадна. За, унтахаас өмнө бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь болохоор унтахаас өмнө та хэрвээ 1 цагийн өмнө ус уувал таны нойрыг илүү сайн хүргэж, за мөн биеийг чинь маш сайн гоё тайвшруулж өгдөг ийм давуу талууд байгаа. За, энд бас нэг зүйлийг бүр онцгойлон анхааруулж хэлмээр байна. Манайхан усаа нарны гэрэлд эсвэл машин дотроо ч юм үлдээгээд, за цахилгаан зуухны хажууд эсвэл тоог телевизний хажууд ч юм усаа ингэж хонуулаад үлдээчихэд тэрийг уудаг. Тэгэхээр ингэж уусан ус бол бас хүний бие тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг. Яагаад тэгэхээр ингэснээрээ усны чанар эрдэс тэр чанарууд маань алдагдаад нэг үрдсэн байхын магадaltaй байдаг учраас тийм усыг аль болох уухаас татгалзах хэрэгтэй шүү. За, одоо та бүхэндээ өөрийн туршлагаасаа хуваалцъя гэж бодож байна. Миний хувьд бол өдөр тутамдаа хужирт усыг сонгон хэрэглэдэг. Яагаад тэгэхээр хужирт ус маань маш олон давуу талтай байдаг. Түүнээс дурдвал за, хужирт усыг байглаас нь шууд савлаж гаргаж ирдэг учраас олон төрлийн дамжлага дамжаагүй, за мөн холооржоогүй байдаг. Тийм ч учраас миний түрүүн яриад байсан усны бүтцэд маань ямар нэгэн өөрчлөлт ороогүй, цэвэр эрдэс тусаараа гарч ирдэг учраас би хэрэглэх дуртай байдаг. За, хоёр дахь давуу тал нь гэхээр хүмүүс сүүлийн үед бол шүлтлэгийн хэмжээ гэж айгүйх ярьдаг болсон. За, шүлтлэгийн хэмжээг бол тэнцвэртэй байлгахын тулд мэдээж бид хоол хүнстэй идэж ууж байгаа зүйлдээ маш их анхаарах хэрэгтэй байдаг. Тэгвэл хужирт усны маань нас харуулын найрлаганда pH-ийн доктортой хэмжээг барьж өгсөн байдгаараа давуу талтай байдаг. За,
дараагийн давуу тал нь миний одоо сонгоод байгаа шалтгаан юу вэ гэхээр хүмүүс бас ярьдаг шүү дээ тий ус ингээд уухаар ямар нэгэн зүйл нэмж хиймээр болдог эсвэл одоо ямар нэгэн зүйлтэй хольж уумаар байдаг эсвэл зарим усыг уухад ингээд өөр амт амтагдаад байдаг яг нэг ус шиг гой мэдрэмж төрүүлж чаддаггүй гэдээ яриад байдаг. Тэгвэл хужирт усыг ууснараа та яг л цэвэртэй байгалийн яг гой тэр нэг эрүүл цэвэр ус ууж байгаа тийм гой нэг юм сэргийг те цэвэр ийм гой мэдрэмжийг танд төрүүлж өгөх болно гэдэгт итгэлтэй. За хамгийн сүүлийн миний хожирт усыг худалдан авах дуртай бас нэг одоо маш гоё давуу талыг би бас хэлмээр байна гэж бодож байна. Энэ дээр нь савлгаан дээр нь ч гэсэн байдаг. Таны худалдаж авсан ширхэг ус бүрийн нэг төгрөгийг хүүхдийн сайн үлсийн төлөө зарцуулнаа гэсэн байдаг. Одоо мэдээж ээж учраас одоо ийм төрлийн худалдан авалтыг хийхдээ бол би маш их баяртай байдаг. За тэгээд онцгойлон бас нэг тип гэх юм уу те бас нэг зөвлөгөөг та бүхэнд бас хэлмээр байна. Ээжүүд маань маш өдрийг бол маш завгүй өнгөрөөдөг те хүүхдээ харна гэрээ цэвэрлэн өөртөө цаг гаргана хоолундаа хийнгээд завгүй өдрийг өнгөрөөж явсаар агаад нөгөө өдөр ч юм уу хүүхэд нь унтаад амрах үед яг нэг ээжүүд өөрийнхөө ажлыг амжуулах гэхээр дагаж хүүхдэд дагаж унтчих гад байдаг те бүр ингээ эрч хүчин буураад залхуу нүрсэн ийм үе байдаг. Тэгэхээр усыг тэр үедээ заавал нөгөө одоо өөр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж өөрийгөө сэргээх биш. Ердөө ус уухад те таны бие маш сайхан сэргэж өгдөг. Тэгэхээр ус уух хамгийн тохиромжтой цаг бол 15 цаг гэдгийг бас онцолж хэлмээр байна. 15 цаг ус уух цаг. Хужирт байгалийн эрдэс тус. За зөвлөгөөг маань энэ хүртэл хүлээн авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд зөв цагт зөв хэмжээгээр усаа өдөр бүр тогтмол ууж заншаарай гэж та нартай уриалмаар байна. Дандаа хамт байгаарай. Баяртай.